Өнөөдөр энд амралтын өдөр юм ээ. За өнөөдөр яах гэж байгаа вэ гэхээр 21-ыг тоглолт үзэх гэж байна. Гэтэ бид одоогоор тиктэй аваагүй байгаа л та. Тэгээд яаж үзэж байгаа вэ гэх юм бол очиж тик тань. Тикт нь онлайнаар ингээл зарагдаж эхэлж байгаа шүү дээ. Яг тухайд 8 цагт зарагдаж эхэлсэн байхгүй юу? Тэгээд 8 цагт яг зэрэг бид захиалах гээл дарсан чинь шууд 300 хэдэн мянган хүний хойно орсон. 360 мянган хүний хойно орсон заяа. Тэгэл тэр чинь юу вэ? Нэг удаагийн тоглолтод 4000 зориулагдсан ч гэлөө тийм байхад юу 300 хэдэн мянга. Тэгээд ямар ч билет гүйлтцэн. Тэгэнгүүт одоо бид очиж шагийн билет авах гэж байгаа. Гэтээ ингээд үндсэн үнэ 165 мянга гэхгүй юу? Тэгэнгүүт тэрэн дээр нэмэгдээд хэд нэмэгдэх бол мэдэхгүй байна. Ямар ч байсан уг нь бол нэг 250 270-аар авах боломжтойсэн. Тэгээд тоглолтын дөх тусам ингээд хямдхан авчиж болох байх гэсэн итгэл найдвар байсан боловч тоглолтын дөх тусам өнөөдрийн ханшаар бол 400 мянга байсан. Гэтээ 400 мянгаар бол хэцүү л. Тэгээд ч гэсэн очиод үзье дөө. Тэгээд цаамаа бит хоёр одоо шууд тэр нөгөө тоглолт болох газрын метроны буудлын дээр уулзах гэж байгаа байхгүй юу? Тийшээ явж. Энэ Олимпик парк гэдэг энэ газар болох юм бэлээ. Тэгээ энэ болохоор одоо 21-ны тоглолт болох гэж байгаа газар байна шүү дээ. Энэ газар болохоор 1988 онд Сөүлийн Олимп болж исэн газар байх. Тэгэл Олимпик парк гэдэг нэртэй л үү дээ. Тэгээд ийм газар. Гэтэ миний ингээ харснаад амар жижигхэн санагцсан надаа. Би түүний үн ягаад амар том газар хийгээгүй юм бол. Өөр зөндөө том юм стадионууд байдаг хгүй юу? Тэнд яг хийгээгүй амар гайхсан. Өнөөдөр хагасан болохоор нөгөө айгүй олон хүмүүс энэ зөвхөн нөгөө тоглолт үзэхээр биш ийм зугаалт салхилахаар хүмүүсээс айгүй хэрдэг хгүй юу? Ама ямар сайн сонсох юм бэ? Эндээс зүгээр цаамаа гэсэн чи сонсч идэх чаш. Чи чивчтэй байгаа зү. Ямар сайн сонсдээ. Юм сонсоогүй. Үгүй яана үзэж чадах юм уу? Харин үзэж чадах юм уу? Мэдгүй. Танган дээр нэг хүн юу гинэ? Нэг тикет нь 380 мянган воноор зарна нэ. Тэгэхээр би 300 өгч өгч гэлээ. Над руу харин бичихгүй л байна. Зайлаа гэж бодож байгаа. Харин тий за юу яриад ам бэ? Тэгээд 400 мянган тикетүүд гарч ирэл адгуулаад гарч ирэл адгуулаад. Тийм мөнгөтэй юм байна. Гэтэ миний бол солонгос хүмүүсээс илүү гадаад хүмүүсээс илүү хүзээд ах шиг байна. Гэтэ би өөр ингээ амар догдолж исэн мөртлөөсөө яг энэ өдөр нь хүрээд ирсэн чинь ингээд амар хайр санагдах юм уу? Би ч гэсэн жоохон тэгээд байна. Тэгээ тэр нөгөө яаж байгаа сая миний хамгийн анхны үзсэн түүний тоглолтын бичлэг тэр хоёр хүн додолж байгаа шүү дээ. Би бас өглөө дээр үзсэн шүү дээ. Нэг хоёр цусмас гарцсан. Ааха бүр ингээд нэг охин хавнаас аяа үзсэн. Тэгээ тэр дөнгөж эхэлт нөгөө тоглолтын эхэлж л шүү дээ. Дөнгөж баяраад болоод. Баг ирж байгаа юм шиг. Гадаа амар гоё юм аа. Амар гоё газар. Оо, йоги аня? Энэ Энэ түүний welcome back гинэ. Энэ welcome back гэж байгаа юм чинь дахиж тоглох юм биш үү? Тэгээд яг дуу муугаа гаргаж жагаад тэр ардаа 21 welcome back. тэгээд заах юм байна уу? 21. Юу ингэж хөтлөв. Энэ өөр зураг авах тий. ийм юм. Ингээд хайруулаа. Тооны явчих. Хоёул гаднаас нь сонсчих уу? За бүжиглээрээ. Е. Нэг. Ямар гоё вэ? Баталгүй байна. Хүди байна. Эднэр нас байгаа юм шиг. Энэ хүмүүс болохоор энэ бараануудын авах гэж байгаа хүмүүс юм байна. Хоёр амар юм өсөв. Тэгээд хажууд нь байсан юм газар орж ирсэн чинь яг иччгээр юм байдгүй. Дандаа кейкнүүд юм. Амар захиалгатай байх шиг байна. Амар хүнтэй. Тэ. Чи юу хэ? Би американо. Чи
Латте ууч тэглүү шиг. Надаа айс американо заяа. За. Тэгээд яг юу идэх вэ? Энд ингээд гадаадаас амар олон фэнүүд нас ирж үзт юм байна. Гадаад хүмүүс амар их байгаа хгүй юу? Тэгээ гадаадаас ирсэн хүмүүс амар сэтгэл гаргаж бахан 21 гэсэн юм өмсөж ирсэн байна. Хоёр гэтээ одоо интернетээс нөгөө нэг юм хуучин юм зардаг мардаг аппликейшнуд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнаас тигтэй хайгаад л байна. 350 мянган нэлээд байна гэдэг аахгүй. Тэгэхээр 300 өгөх бодлоо байвал бичээрэй гэж. За би бичлэгэн дондор ганцхан юм хэлээ тэгэхээр 10 сарын 4-өөс 10 сарын 13 хүртэл Америкт ингээд гар цүнхний өдрүүд болдог гинэ. Тэр үеэр ерөнхийдөө ингээд цүнхнүүд хямдарддаг юм байна л да. Би өмнө нэг What's in my bag гэдэг бичлэгэн дээр Teddy Blake-ийн Beige-ийн жижигхэн цүнхэн дотроо байсан юмнуудыг танилцуулж ирсэн шүү дээ. Энэ цүнхний брэндээс одоо ингээд айгүй олон төрлийн цүнхнүүдтэй хямдрал зарлж байгаа гэдгийгсэн. Тэгээ та нар хэрвээ ингээд сонирхож байвал бүгдээрээ ороод үзээрэй. Би ингээд өмнөх бичлэгэн дээр хэлж ирсэнчлэн энэ цүнх болохоор айгүй зөөлөн арьсан материалтай жижигэн ч гэсэндээ айгу багтаамжтай цүнх байхгүй юу? Сайт руу ороод өөрөөсөө сонгоод амар олон төрлийн цүнх байхаа том жижиг янз бүрийн цүнх байсан. Тэгээ та нар өөрөөсөө сайт руу ороод сонгоод өөртөө таалагдсныг нь одоо яг энэ 10 сарын 3-наас 10 сарын 4-өөс 10 сарын 13-ны хооронд болж байгаа энэ сейлийнх нь үеэр худалдаж авах боломжтой шүү. Би мэдээллийг нь бүгдийн description box-н дээр бичиж та нараа ороод хараарай. Тэгээд бүгдээрээ сайт руу ороод ер нь аль цүнхнүүдийг сонирхоод үзээрэй гэж хэлэх гэсэн юм аа. За бүгдээрээ одоо бичлэгээ өргөжлүүлээд үзээрэй. Ticket 없어서 슬프다. Ticket 구해요. Ticket авна гэж. 아무 잡은 게 200 гэдэг үгүй. 티켓 구해요. 30만 원이요. 그곳에 나가야 되나? 아이고, 그 яг гоё 5:30 гээд амар хямдардаг юм баг та. Тэгээс би тэгэж магадгүй гэж бодож амар найдаа. Эсвэл ингэж энэ ч хоёулаа уйлаа суучих. Ажиж нь өөртөө ороод хоноо. Хоёр ямар ч байсан тоглолт хэлэх хүлээн. Багсан багсуудад Орчих واخ. Харин та одоо надад нэг тийм үзчих юм шиг мэдрэмж төрөв. харин Нэг л мэдрэмжтэй юм. ингэдэгс нэг юм өвөө эмээнэр зардаг гэсэн. Ингээд ах уу. Хөөе гэж. Ticket 구해요. Надад нэг тийм пэди дээр нөгөө нэг яаж Нэг оо тэр яарта одоо энэ ингээд яг дугаараараа очирлоод хэлж байгаа байхгүй юу? Нэг тийм ямар сони хол очирлуултын. Тэндээс 1-200. Эндээс болохоор 200-аас 400. Вау, ингээд хошоо явчихд юм биш. 안아줄 사람 없어. 얘는 안아줄 사람 없어 гэдэг юм уу? Нэгтэй одоо ингээм амар дээр үе нэг солонгос хэл мэдгүй байхдаа сонсдог байсан дуунууд болохоор одоо стен дагаад бол бүр нааж өгөх байх. Харин дандаа юм өөрсөө яг Молонгос нэг хэлээр дуулаад. Тэр авчлаа, тикт авчлаа. Одоо гэс. Жигсад орж ийн. Окей. 아직 해지 교환을 하지 않으신 ямар гоё юм бэ? Би бүр одоо багч. Вау. Ямар хурх юм бэ? Одоо бүр давталчихлаа байна. 천천히 이동하세요. 네, 팔찌 천천히 이동해주세요. 걸어서 천천히 이동해주세요. Wow. So nice. Ямар гоё юм бэ? 21. Гэтэ амар ойрхоноос үзэх юм байна те. Дээрээс үт юм шүү дээ. 그냥 저희 한 줄로 이동. 아닌데 여기. 바닥 조심해 주세요. 네. 와, 이 амар ойрхон биш. Nice. 미쳤어. 발밑 조심하세요. 네. 여기. ийм ойрхоноос үзэн гэж бодсноо. Бодоогүй сая гэхдээ бүр 200 арай жоохон холынхыг 300-аар авах гэжсэн да.
And nobody wants to love me just like her. I wanna be pretty. I wanna be pretty. 미쳤어. бүр гоё байлаа. Яа хамгийн сүүл бүгдээрээ эхлээд бид хоёр нөгөө дүнгийн эхлэж яхаад яана гэд бизнесмар санагдаад одоо дундуур нь гарах үедээ гэж бодож байсан чи яг ихсэн чи ерөөсөө тийм их юм бодогдсон юм. Ер нь юу ч бодогдод юм. Баялаа. Яа бүр баа яг урдаас нь үтсэн тийм бүр яг урдаас нь үтсэн чи бүр үнэхээр тасархайлаа. Нөгөө тикет хайж зогсож бүр яг орохын өмнө шууд газ тиктэй аваад орсон зав бүр ёо яар цандраал. Тэгсэн чи амар азтай хамгийн урдаас үзээд яа гол нь ингээ бид хоёр зарсан охин бид хоёрын хойно зогссон. Тийм бид хоёрын хойно зогссон. Тэгээд өнгөтэй манай тэр тал руу Минзи дараа хоёр бүр амар хэрсэн тий. Минзи дараа хоёр бүр амар хэрэлсэн. Тэгээ гол нь хин яг ирэхжсэн аалбацаад бүр амар гомдоо чах тий. Бүр яг ингээ бичлэг хийх гэж үлээж байгаа юм. Тэгээ бом ингээ нэг сайн юм ярьчихгүйсэн тий. Тэгээд ам амар хэцүү байгаа юм шүү. Ярихад тэгээ ингээ амар сахад хэцүү байгаа юм. Харин нэг жоохон хэцүү л байгаа шүү. Тийм ерөөсөө тийм амар муухай бол бодоогүй л шүү. Тэр нэг амар эвгүй зураг мураг шиг. Юу ямар сүртэй. Тэгээ одоо амар хэрсэн байсан. Тийм одоо зөндөө хэрсэн байсан. Хэрсэн байсан. Айконы хин хүн цаа нөгөө нэг бүдүү. Тийм хараагүй шүү. Яа нөгөө бүжиглүүлээдсэн шүү дээ. Юу нэг иргэтэй юу? Аха. Эмэгтэй шүү дээ. Эмэгтэй болсон. Тийм үү? Мэдгүй тийм хүн хийжсэн мэдгүй. Тэгээд нөгөө Айконы Жинон ирсэн байсан. Нөгөө Кан Даниэл ирсэн байсан. Тэгээд эмэгтэй дуучин байгаад гэсэн юм мэдгүй. Бид яг хэлсэн чинь мэдгүй. Тэгээд тэр дундуур нь нөгөө Baby Monster гарч ирсэн тийм. Тийм ээ. Би өөр ингэ яа ямар ч хөөрхий юм. Жаахан хөлтөд бүр үнэхээр хөөрхөн. Тийм бүрээ. Тэгээ тэр GT дундуур нь бүр ингээ юу ч хэлдэггүй ч ах шиг тийм. Вау. Чукае. Чиш. Энкор тоглолт дахиж хийн гэсэн. Тийм нэрээ тийм. Одоо дахиад бүр том илүү том газар, илүү олон хүмүүстэй дахиад тоглолт хийнэ гэдэгжсэн. Харин чуквал энэ газар арай жижигхэн. Харин тийм гэтээ 21 өөрсдөө арай л жоохноор үнэлсэн байна. Уг нь бол ланш тийм та нар мундаг шүү дээ. Яа яаж үзэхгүй явах гэжсэн бүр ёо. Тийм бид хоёр за YouTube-ээр сонсч идэв өгчихсэн чинь. Тийм ер нь өнөөдөр бол миний амьдралд ер нь бол тохиолдож исэн хамгийн жаргалтай өдрүүдийн нэг нь байсан баха бүр. Үнэхээр гоё байлаа. Ягаад гэвэл анхныхан дуу гарснаас нь хойш ингээд дэмжижсэн хамгийн хайртай амтлаг. Тэгээ угаасаа Солонгост ирсний баг нэг зорилгоудынх нь нэг нь ингээд 21 үзэх байсан чинь намайг яг ирсэн жил 21 тарцсан байхгүй юу. Тэгээ бүр амар муухай санагдчихсэн. Тэгсэн чинь үнэхээр гоё байлаа. За бүгдээрээ энэ үртэл үзсэнд баярлалаа. Бүгдээрээ тэгээд 21-ны талаа комент хийрээ. За баяртай. Бүгдээрээ дараахан бичлэгээр уулзъя. Тараа. Нэг гэртээ аваач үзэгнэ.